Сайн байцгаана уу залуусаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө Pro-Easy Academy сувгийн видео хичээлээр Java програмчлалын хэлэн дээр хэрхэн while давталтыг ашиглан тоон дарааллын нийлбэрийг олохыг тайлбарлая. За тоон дарааллын нийлбэр гэдэг бол ерөнхийдөө нэгээс n хүртэлх тоонууд байдаг. За эдгээр тоон дараал буюу тоон цувааны нийлбэр олохыг бол математикийн салбарт арифметик прогресс гэж нэрлэдэг. Харин програмчлалын салбарт тоон дарааллын нийлбэрийг олно гэж үздэг. За хэдүүлээ while давталт ашиглан тоон дарааллын нийлбэрийг олъё. Ингийн тулд биднэрт давталтын I хөвсгч байх хэрэгтэй. Дээрээс нь I хөвсгч маань тэгс утгаас эхэлнэ. Давталтын S хөвсгч бас байх хэрэгтэй. Энэ маань бас тэгс утгаас эхэлэх ёстой. S гэдэг маань давталтын нийлбэр олгож байгаа хөвсгч байгаа. Нэгсэндээ нийлбэр олохын тулд бид нэр S хөвсгчийг ашиглана гэсэн үг. За while давталтаа бичиж while гээд I нь 10-аас 9 баг буюу тэнцүү гой халтаа нэгээд дотор нь энэ маань while давталтын дуусах нөхцөл байгаа. I нь 10-аас баг буюу тэнцүү гэдэг маань одоо болохоор бид нэр I-ийнхаа утгыг нэгээр нэмэгдүүлнэ. Энэ маань одоо while давталтын алхам байгаа. За ингээд нэгээр нэмэгдүүлсний дараа бид нар S тэнцүү S дээр нэмэх нь I буюу нөгөө тоон дарааллын нийлбэр олох үндсэн үйлдэлээ бичиж өгнө. За тэгээд давталтын гадна system out print line гэж бичээд S хэвлээд үзье. За ингээд дэлгэцэнд 55 гэсэн хариу гарнаа. За 55 гэсэн хариу гарсан байна. За энэ хариуг маань хэдүүлээ. Тоон дарааллын. За энэ хариун дээр давтал болгон дээр энэ 55 гэсэн үйлдэлээ олж байгааг хэвлээгүүл дараах байдлаар хэвлэж болно. Үүнд system SS асгана. За нэмэх нь давхар ажлын дотор нэмэх тэмдэг бичээд за тэгээд нэмэх нь I давхар ажлын дотор тэнцвүүгийн тэмдэгээ бичээд нэмэх нь давхар ажлын гадна нэмэх нь за дахиад одоо S хэвчиж өгнө. За ингээ ажиулаад үзье. За давталтын алхам маань нэгээр илүү гарч байгаа. За system out print line пункт за хэдүүлээ. S гэсэн давталтын нийлбэр олж байгаа энэ хувьсгч дээрээ тавиад гэх юм бол үр дүн маань дараа хөлөөр гарнаа. Тэгдэр нэг тгийг нэг хүн тэг, тэгдэр нэг хүн нэг гээд гэх мэтчлэн явсараад 45 дээр 11 хүн 55 гэж гарна. За эндээс энэ хоёр дахь орон болох 0-аас 10 хүртэл явж байгаа энэ орон маань нэмэх тэмдгийн ард байгаа орон маань нөгөө I хөвсгчийн утга байгаа. Өмнө нь байгаа орон маань S хөвсгчийн утга байгаа. За ард нь байгаа нь ч гэсэн S утга байгаа. Тэгтэл өмнөх байгаа утгаас 10-ын байгаа утга нь яагаад бага байгаа юм бэ гэхээр түрүүн давталтан дээр бид нэр SS асгана I гэж бичиж өгсөн. Ингэснээр нөгөө ард хадгалсан утгаасаа I асчиж өмнөх тоон дээр дараагийн тоогоо нэмж гардгаа гэсэн үг. За ингэж бид нэр Java програмчлалын хэлэн дээр тоон дарааллын нийлбэрийг олдог юм байна. Тэгвэл энэ маань давталт болгон дээр гол нь энэ 6 дугаар мөрөн дээр бид нэр дараах үйл хийгдэж байгаа. Энэ яадаг вэ гэхээр S тэнцүүгээд өмнөх давталтын утга буюу тэг дээр нэмэх нь тэгс утга бол хийгддэг. За тэгээд давталт өргөжлээд нөгөө I утга 1 болоод ирэхээр тэг дээр нэмэх нь 1 болоо ороод ирнэ. За дараа нь I утга 2 болчоор нөгөө өмнөх хадгалсан 1 дээрээ нэмэх нь 2-ыг ороод ирнэ. За гэх мэтчлэн дараа нь 3 дээр нэмэх нь гээд I утга 3 болохоор 3 ороод ирнэ. За I утга 4 болохоор 6 дээр нэмэх нь 4-г ороод ирдэг. За ингээд гэх мэтчлэн явсаар байгаад I утга 5 болвол 10 дээр нэмэх нь 5 гэж орж ирнэ. За тэгээд сүүлийн утга нь бол ерөөсөө явсаар байгаад түрүү үзсэн шиг 45 дээр нэмэх нь 10 буюу тэнцүү 55 гэж гарч байгаа. За танд манай өнөөдрийн заасан хичээл маань таалагдж байгаа бол та манай сувгийг subscribe хийж дагаараа. Бичлэгийг маань бусдад түгээд share хийгээрэй. Мөн биднэрт урам зориг хүүднээс like, comment бичээрэй. За ингээд бас сэтгэлийн бяцхан хандвыг доор дансаар шилжүүлээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.